2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр аймгийн үйлдвэрлэл дэвтэц хариуцсан аймгийн цэгдэргэн орлогч Гамболд захирагчийн албаны дарга гаргажаад дэлгэрэх Дархан сумын 7 дугаар багийн иргэдийн хурлын төлөөлөгч Цэнтсүрэн Жаргал сайхан Янжманаар Дархан сумын 7 дугаар багт тулгамдж байгаа асуудал болох үерийн далан модны цахын дундурх замын засварын ажилтай газар дээр нь танилцлаа. Биржийн арын замын ус зайлуулах систем бүрэн шийдэгдээгүй шалтгаалan тухайн зам дээр ус тогтдог болоод удаж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ямар гарц байгааг төр хувийн хөвшлийн компани удирдлагууд газар дээр нь үзэж асуудлыг шийдвэрлэхээр болжээ. За өнөөдөр 7 дугаар багийн нутаг дэвсгэр буюу биржийн орчмын ус зайлуулах сувг дээр бол үзлэг хийлээ. За энэ ажлын хүрээнд бол төр хувийн ишлэлийн түншлэлийн хүрээнд бол дээрх ажлуудыг бол шийдвэрлэхээр сувгийн тараасуудыг шинээр гаргах зураг төсвийг гаргах ажлуудыг бол хийхээр боллоо. За ингэснээр бол биржийн ойр орчим иргэн тойрны тогтсон усыг бол зайлуулах, шавар шалбааг үүсгээс сэргийлэх, иргэдийн өмчийг хамгаалах ийм асуудлууд бол шийдэгдэж байгаамаа. Дарханжууд бидний сайн мэддэг Дархан сумын 7 дугаар багийн майхандын нэгэн модны цахын дундурх зам машинтай явах байтугай явахц ч хүндрэлтэй байдаг. Тэгвэл уг замыг 8 дугаар сарын 15-наас эхлэн хатуу учиралцтай болгох ажлыг Булган адтай төрийн өмч товцоод компани 197.1 сая төгрөгөөр хийж эхлэв байна. Замын ажил 2016 оны 9 дугаар сарын 3-ны өдөр гэхэд дуусна гэлээ. Энэ бол ерөнхийдөө 1-р зэрэглэлийн зам юуны хатуу учиралтай авцсан 6 м өргөнтэй. Хажуу талдаа 1 м явган хүний замтай. Энэ талдаа зөвхөн ус зайлуулах шууд бол хиймэл байгууламжтай. Энэ бол гэрээнийх хугацаа бол ерөнхийдөө болоогүй. Гэхдээ гэрээний хугацаанаас өмнө одоо бол 9 сарын 3 гэхэд очилтаа хийгээд дуусахаар тооцож байна да. Дарханжуудын хамгийн их төвлөрдөг газар бол бирж гэхэд хэлцдэггүй. Тэр ч утгаараа биржийн арын үүдэнд үерийн далангийн асуудлаас улбаалan сүүлийн жилүүдэд зам дээр ус тогтдог болоод байгаа. Үүнийг ямартаач төр хувийн хөвшил хамтраад асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Аймгийн иргэдийн орол Цэнтсүрэн Янжмаа Жаргал сайхан миний бие 7 дугаар багаас төлөөлөгчөөр сонгогдоод ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр бид гур бол баг дээрээ ажиллаж байна. За тэгээд энэ баг дээр маань хамгийн хүндрэлтэй байгаа зэхүүд дээрээ явж байгаа ажлууд маань ер нь ямархуу үр дүнтэй байна. Нэгдүгээр тэрийг шалгаж байна. Хоёрдугаар 7 дугаар баг дээр маань үер усны асуудал нэлээд өндөр авцсан байж байгаа. Тэгээ аж ахуйн нэгжтэйгээ хамтраад энэ үерийн далан байгуулахад ер нь ямар хэмжээний өртөг зардал орох нь, тараас нь яаж явах нь гэдэг талаар танилцаал явж байна. За манай хоёр төлөөлөгч маань болохоор зах дээр явж байгаа, дархан зах дээр үерийн далангийн ажлыг бол судлаа явж байна. Би болохоор энэ одоо модны цахын арын зам гэж ярьдаг. Энэ байнгын бороо ус тогтдог, автомашин явах хүндрэлтэй, бараг автомашин байтугай явган хүн явах хүндрэлтэй энэ замын ажил үндсэндээ одоо 7 хоногийн дараа ер нь дуусгаар төлөвлөгдөөд ажлын явцдаа танилцаад явж байна. Ажил бол боломжийн бас ажгүй явж байна л гэж харж байна. Зайнхүү аймгийн удирдлагууд болон иргэдийн дуу хоолой басан төлөөлөгчид хамтран иргэдийнхээ ая духтай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ажлаа эрчимтэй явуулж байна. Цаашдаа ч гэсэн бусад аймгийн төлөөлөгчид өөрийн багтаа тулгамдж байгаа асуудлыг энэ мэтчлийн шийдвэрлүүлэхээр болж байна.